Үзэгч та бүхнийхээ амгалан айлтгая. Би сэтгүүл Бадарчин жаргалмаа. Энэ нар үзэгч та бүхэнтэй уулзууж студид ярилцахаар Монголын үндэсний олимпийн хоороны гишүүн Баттэрдний студид орсон байгаа. Ингээд урилгыг хүлээж авч хүрэлцсэн танд баярлалаа. За баярлалаа. Олон нийтийн ч гэдэг юм уу спорт сонирхчдын спортын холбоодын бусдыг анхаарал татах үйл явдлаас өрнөж байна гэж би харж байна. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний олимпийн хоороны ерөнхийлөгч загцуран ажиллаа өгнө. Өөрөөр хэлбэл тэтгэвртэй гарчна гэдэг мэдээлэл байсан шүү дээ. Энийг тодруулах гэсэн та мэдээлэл өгөөч. За тэгэхээр би бас та бүхний л адилхан хэвлэл мэдээлэлээс л мэдээлэлтэй байна л да. За. Тийм. Тэгээ яг хуу ер нь бол энэ хүн одоо ажиллаа өгж байгаа нь бол бас их том ач холбогдолтой. За. Тийм. Бид нар одоо олимпийн хоороны гишүүнээр бас нэлээд удаж байгаа. Одоо миний хувьд тэгэл манай бас хамтран зүтгэж байгаа усуд бий л дээ. Тэр ямар зорилгоор бид нар бас энэ олимпийн хооронд одоо жоохон шинжиллийн уур амьсгал оруулъя гэсэн. Бүр олон улсын олимпийн хорооны дүрмд нийцүүлэх ёстой байхгүй манай олимпийн хорооны үйл ажиллагаа. Тийм шаардлагыг тавиад бас нэлээ одоо он удаан жил болж байгаа. Би бол 1999 оноос хойш олимпийн хорооны гишүүн байгаа л да. Тийм тэгээд ер нь 2000-ад оны дундуураас эхлээл ер нь энэ хүнийг жоохон хууль ус юм хийгээд байна. Хуульд нийцүүлээч л гэсэн. Тэгээ яг хуу тийм мэдээлэл одоо гарсан байна. Тэр нь бол одоо маш сайн. Энээс цааш бид нэр олимпийн хорогоо одоо хууль ёсны олон улсын олимпийн хорооны одоо зарчимд нийцүүлсэн Монгол улсад олимпизм болон спортыг одоо хөгжүүлдэг чиг үндсэн үйл ажиллагаа хийдэг ийм байгууллага одоо болох эхлэл тавьж байна л гэж харагдаж байна. Би бас сарын өмнө Баянхугт ярилцчихсан баг. Монголын баг тамирчид олимпиад оролцсны ойгоор ярив. Тийм. Тийм ярилцчихсан. За үнэхээр олимпизмыг хөгжүүлэхэд бас Монгол улс тодорхой хэмжээний амжилттай ажиллаж байгаа зүйлийг хэлсэн те. Гэхдээ яагаад загц сүрэн дээр ингэдэг юм бол та хоёр ч гэсэн 2005 6 онд ярьжсэн санаж байна. Та даамны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байх. Тийм ээ. Тэр үед юу ярьсан бол ерөнхийлөгчөөр яаж цогцолдог танах? Гэхдээ яг бүхэл юм дөрмийнхээ дагуу явагдана л та тий. Тэгээ дөрм нь бид нар яг энэ бол ер нь нөгөө манай улс чинь гинтхэн социализмын одоо социализмоос одоо зах зээлийн нийгэм шилжсэн. Тэгээ энэ үед бол бүхэл юм ингээд өөрчлөлт үйл явц явагдсан. Энэ хооронд энэ манай спортын байгууллагууд ялангуяа олимпийн хороо бол бас өөрчлөгдсөн. За. Тэгэхээр 1956 онд одоо анх байгуулагдсан гэж үздэг юм л да. Гэхдээ тэр үед бол мэдээж олимпийн хороо гэсэн нэртэй биш. Ингээл нөгөө төвлөрсөн төлөвлөгөө социализмын үед чинь зөвхөн спортын ганцхан төвлөрсөн байгууллага л байл. Удирддаг. Тэгээ биеийн тамир спортын одоо улсын хороо гэдэг ч юм уу тийм. Тэнд ингээ яваад исэн. Тэгж жагаад одоо зах зээлийн нийгэм гараа төрийн бус байгууллагууд байгуулагдаад төрийн бус байгууллагын хууль гарч ирээд тэгээ энд нийцүүлээд тэр өмнө нь төвлөрсөн байсан байгууллагыг Монголын үндэсний олимпийн хороо гэдэг ийм байгууллага үүсгэн байгуулсан байх. Тэгээ энэ бол бас олон улсын олимпийн хорооны одоо би түрүүн хэлсэн шүү дээ дөрөнд нийцэх хэрэгтэй гэж. Яагаад нийцэх хэрэгтэй гэхээр бүх санхүүжилт одоо үйл ажиллагааныхаа төсөл хөтөлбөрийнхөө санхүүжилтийг олон улсын олимпийн хорооноос авдаг. Уг нь бол их удирдаад явхад бол хамаахан байгууллага байхгүй юу? Яа тэгэхээр чинь бид нар чинь спортын бус байгууллага бол нөгөө хандив мандив хийшээч явдаг тийм байхгүй. Тэгэхээр үйл ажиллагаа л явуулдаг. Тэгэхээр энэ бол ингээд нөгөө явж өгөхгүй байсан. Тэгэхээр ийм амархан ийм юмд нийцүүлэх гээд эхлээд олимпийн хорооны дүрмийг одоо бүр 94 онд анх гаргасан юм билээ л. Тэг үйлдвэрчний эвлэлийн дүрмийг дуурайгаад нэг тийм одоо юу гэдэг яг ер нь цаг үеэс хоцрогдоод явагдсан дүрм. Одоо ч гэсэн хоцрогдсон байх. Тэгэхээр бид нар одоо тэр яг ингээд өөрчлөлт хийгээл яваад байгаа л. Тэгээ тэр дүрм журманд нийцүүлэх ёстой. Гэхдээ тэр өөрчлөлтийг энэ удирдлагад нь байгаа хүнээс хамаарат хийхгүй одоо цааргалах маш олон жилээр одоо юу гэдэг өөртөө зохистой байдлаар өөрчлөхгүй ингээд авч үлдэх. Өөрөө дахин сонгогдохын тулд те бид хоёрын саяын асуулт чи хариулахын тулд ингээд төөрөөд явж Би шээ. гайхаж. Зөвхөр өөрөө сонгогдохын тулд гэж хэлж болно. Ер нь бол одоо те өөртөө тохируулсан одоо зарчмын өөрчлөлтүүдийг хийхгүйгээр ингээд өөртөө тохируулаад яваадсан юм байгаа байхгүй. Тэг бид нар тэрнтэй л тэмцээдсэн юм л дээ. Өнөөдрийн парламент шиг хөө. Тэгээ гайхаж юм да. Спортын холбоот чинь өөртөө нийлж Монголын үндэсний хороогоо олимпийн хороогоо байгуулж байна. Үндэсний олимпийн хорооны хуралдаан болдог. Отхон билег даргаас хойш ер нь энэ хүн ажиллаж байгаа гэж би бодож байна. Тийм. Яагаад та нар өөрсдөө сонгож чаддгүй? Яагаад нэг л хүн байсан? Одоо эдгээр ажиллаа өгч байгаа гэсэн та тэр ингээд ярилцаад байна л да. Одоо дахиад тийм шударгаар сонгуулаа явуулах боломж байна уу? Тийм. Тэгэхээр одоо ийм саяын одоо
ингээд энэ хүн ажиллаа өгөөд За. тэгээ нэг ажлын хэсэг байгуулсан мэл. За. Дүрмийн өөрчлөлтийн гэд. Одоо хүртэл дүрмтэйг ноцолтой л байгаа байхгүй бид нар. Хизээрээс Та сая хэлж штэ 10 одоо хэдэн жилийн өмнө бит хоёр ингээ ярьжсэн гэж тэ. Одоо 15 жилийн өмнөөс л хойш одоо ингээл дүрмтэйг л ноцолтой. Та тэр 2005 2006 онд Одоо тэр хавьд баг тийм. Би бол 4 оноос хойш ер нь ингээ жоохон шаардлага тавьж эхэлсэн байхгүй. Тэгэхээр одоо хүртэл дүрмтэйг ноцолтой л. Тэгэхээр уг нь бол энэ чинь нэг мөр ингээл сайн дүрм хийж аваад энэгээр явах юм бол эн чинь эцэст явж нөгөө мянган тамирчдад нөлөөтэй байхгүй. би харин гайхаад байна л да. Үндэсний олимпийн хороог бүрдүүлж байгаа спортын холбоотой чинь өөрсдөө тэр дүрмэн дээр ажиллах хэрэгтэй байд юм уу? Эсвэл одоо удирдах зүйл гэдэг шиг тийм ээ. Цөөн хэдэн хүн хийгээд идэг ажил юм уу? Тий яг хуу ер нь бол өөрсдөө ажиллах ёстой. За. Тэгэхээр бид нар спортын холбоод бас ажиллаа муу хийж ирсэн л гэсэн үг байхгүй. Тийм. Би түрүүндээ гайхаад байна. Ягаад өөрсдөө ажиллах юм бэ? Гэхдээ тэгэл одоо болоогүй л юм да ямар ч байсан. Энэ олон жилийн түүхийг ярих гэхээр бол бас хэцүү байна л да. Ямар ч байсан ер нь бол ийм олимпийн одоо олимп гэж байгаа шүү дээ. Олимпийн наадам. Олимпийн спортын төрлүүд 50%-аас дээшхийн энэ олимпийн хорооны бүрэлдэхүүнийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? Бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл 2016 он хүртэл одоо 17 хүртэл одоо энэ цаг зургийн сүүлд сонгогдсон энэ юу хүртэл 50-аас дээш хувь нь олимпийн бус одоо нөхдүүд төрөл мөрөл одоо тэгээд нэг аймгийн бас олимпийн зөвлөл гэдэг нэг юм байгуулсан. Тэдний тэр одоо төлөөлөлгсөн нөхдүүд ингээл цаг зурм сонгоо яваад ирсэн байхгүй юу. Тэгээ энэ нь буруу гэж бид нар чинь тэмцээд бүр сүүлдээ 17 онд дээд шүүх хүртэл гэхдээ бид нар байгаа дотор нь. Гэтэ юу гэдэг нь жишээлбэл би бол жишээ нь даамын холбоо би бадминтоны холбоогод олимпийн төрөл тий даамын холбоогод олимпийн бус гэх ингээл олон жил сонгогдохтой янз бүрийн холбооноос яваад байсан л да. Гэхдээ жишээлбэл яг өнөөдрийн тохиолдолд би даамын холбоо учраас би бол олимпийн бус төрлийн төлөөлөгч. Олимпийн бус. За. Тэгэхээр жишээ нь бид нар бол цөөнх байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол олимпийн бус гэдэг утгаараа. За. Олимпийн төрлийн спортын одоо манай олимпиад амжилт үзүүлдэг жудо, чөлөөтвөх, бокс, буудлага гэдэг нь шүү дээ. Эднэр ч юм уу ингээд дийлэнхийн бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? За. Тэгтэл тийм биш байсан. 17 оны хүртэл. 17 оноос хойш жоохон тиймэрхүү болох хэлбэр орсон. Гэхдээ тэр нь бас ихэд болохгүй байсан байхгүй. Тэнгүү сая бид нар бас нэг одоо сонин хэлэхэд сая өнгөрсөн энэ сарын ихэр л дээ. Токиод олон улсын олимпийн хороо хуралдсан. Тэр үеэр нь бид нар очиод тэгээ одоо манай энэ олимпийн медальтнуудын холбоо олимпизмыг аврах хөтөлбөр ингээд бас төрийн бус байгууллага байна. Бид нар 60 гадаас үлдээ бүр олимпизм авраа гэдэг тийм төрийн бус байгууллага байгуулад тийм. Тэр төлөөлөл одоо Гавьяат Баяр сайхан бит хоёр яваад ирсэн юм л да. Тэгээд тэнд одоо юу гэдэг манай олимпийн хорооны ерөнхийлөгч одоо ийм арга хэрэглээд ингээд сонгогдоод байна. Тэгээд олимпийн хартад бид нарыг одоо үнэхээр олимпийн төрлүүд нь Монголын үндэсний олимпийн хорог бид нар ч явахтай бий ч биш юм чинь. Монголын үндэсний олимпийн хорог үнэхээр олимпийн төрлүүд нь одоо давмгаалдаг ийм бүтцэд оруулж өгөхөд та бүхэн тусалцаа үзүүлээч гэсэн маягтай. Тэгээ 10 гаруй холбоод баг 20-од холбоод гарын үсэг зураад. За. Бүр олон улсын олимпийн хороонд бичиг авч хүлээж шин. Олон улсын олимпийн хорог яаж хүлээж авав? Уу яг хуу ямар хариу ирүүлсэн байна лээ. Гэтэ бид нар бүр олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзсан. За. Тийм тэгээд хариуцсан үндэсний олимпийн хороодыг хариуцсан тийм одоо хилтэс байт газар тийм тэрний дарга марга тэгэл одоо ажилтг улсуудтай нь уулзсан л та. Тэгэл ер нь өмнө ч гэсэн зөндөө одоо бичиг сачиг явуулаад гомдол янз бүрийн хийжсэн тий. Тэгээд тэд нар яг хуу ер нь бол одоо та нарын энэ тавьж байгаа санал чинь зөв. Гэхдээ одоогийн олимпийн хорооны дүрмийг чинь бас бид нар 17 онд батлаад өгсөн шүү дээ. Олон улсын олимпийн хорооноос. Тэгэхээр та нар бол одоо ахиж хуралдаад ахиж сайн ярина наадах. Тэгээд одоо энэ аль хувилбар нь хамгийн тохирохоор байна. Зөв юм бэ? Тий зөв юм бэ. Тэрэндээ оруулаа гэсэн ийм л хариу ирүүлсэн мэлээ л дээ. Тэрийг энэ олимпийн хороонд ер нь бол олон улсын олимпийн хорооноос ирэх бүх юм ирдээ. Дүрмтэй. Тэгээ бид нарт дамжуулж өгөх хэрэгтэй. Тэр заримдаа өгнө. Голд өгөхгүй. Одоо жишээ нь бид нар яагаад гэсэн гэхээр загц суран гэдэг хүн одоо хууль ёсоор ерөнхийлөгч хийгээд байна гэдэг ингээд мэдээлэл явуулангуут олон улсын олимпийн хороо руу энэ хөрч өөрөө нэг удирдлага байгаа учраас энэ хүмүүс судлаа яриад байгаа маа би зүгээргээ явуулцдаг. Тэгээ хариу нэрэхтээ одоо юу гэж ирд юм бүү мэд. Та хоёр баримттай ярьж байгааз?
Баримттай ярил байх. Миний би өөрөө хариуцлага хэлнэ шүү дээ. Танд бол хамаахгүй. Асуулт тавьсан гэж буруудахгүй. Олон улсын олимпийн хорооноос загцруунгуан хийж байгаа ажлыг ер нь юу гэж дүгнэдэ? Мэдхгүй зарим юунуудыг одоо жишээ нь биднэрт үзүүлэхгүй шүү дээ. Олон улсын юу үндэсний олимпийн хорон дээр л нөгөө нэг олимпийн хорон дээр л бичиг баримтанд одоо байгаа байх. Тэгээ юудач загцруунгуан өөрөө ажиллаа өгнө гэсэн байсан тийм ээ. Тэтгэвртэй гарлаа. Тэтгэврийн нас одоо энэ төрийн бус байгуулалт хамаатай байдаг юм уу? Нэг хамаагүй баха сайн мэдэхгүй дээ. За загцруунгуан ажиллаа өгчлөө. Одоо та бүхэн тэр ажиллах боломж үүсэх болов? Яг уу найдаж л байна л да. Гэхдээ бид нар ч юу бах вэ? Би жишээ нь одоо өөрөө ажиллах гэдэг юм биш шүү дээ. Нөгөө олимпийн төрлийн холбоод нь нөгөө дийлэнхээ аваад, удирдлагаа аваад тий. Ингээд нэг зөв бүтцэд оруулах гэдэг байгаа байхгүй. Ер нь бол төлөвлөгөө байна л да. Одоо жишээ нь энэ олимпийн орооч нөгөө маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байхгүй. Зөвхөн одоо тэнд ингээл одоо байгаа байхгүй мэддэхгүй байгаад байх биш. Энэ олимп болохоор тэгэхээр бүх нийтийн спорт, эмэгтэйчүүдийн спорт одоо юу гэдэг маш олон төр. Зөвхөн олимпиад тамирчтай оруулахаас гадна олимпиад мэдээж тамирчтай бэлтгэж оруулж амжилт үзүүлэх бол хамгийн том зорилго мөн. Гэхдээ өшөө олон одоо бүх нийтийн арга хэмжээний зохион байгуулалт гэх юм. Ер нь л ингээл спортын холбоо тал талаасаа бүх одоо хүч болцоогоо нийлүүлээд тэгээ одоо өшөө бүр сайн ажиллахаар хүмүүс уйл цуглуулаа яагаад ингээд бүгд хамтын хүчээр ингээд явж хөгжих хэрэгтэй ийм байгууллага. Ер нь бол 10 гаруй жил одоо нэг хувийн одоо компани ч юм гэр шиг л одоо тий нэг гэр орон шиг л байлаа шүү дээ. Ерөөсө цагцрын гэдэг хүний. Тэрнээс бол гарах байх л гэж найдаж байна. Хизээ нэгэн цагт бол бид нар гарах ёстой. Олон улсын олимпийн хорооны хаалтын гэрээгээр ер нь тухайн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч нь хэдийн жилийн хугацаанд байгуулна тийм ээ? Тий. Мэдлэлтэй байна ч гэдэг юм уу? Ерөнхийлөгчд хэдэн хугацаанд сонгоно гэсэн хууль дүрм байгаа ах тийм ээ? Тийм байгаа. Яг хоо ийм юм байгаа юм л да. Одоо харт гэдээ яриад байгаа шүү бид хоёр. Харт гэдэг нь бол зөвхөн л үндсэн хууль гэсэн үг. Ер нь бол одоо англиас орчуулбал тий үндсэн хууль. Тэгэхээр бид нар үндсэн хуулиар биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэнд бол олон улсын олимпийн хорооч өөрөө бас тийм сонгуулиар явагддаг байгууллага шүү дээ. Тэгэхээр олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч бол 2 удаа сонгогдно. Би олон улсыг ярьж шүү дээ. 2 удаа сонгогдно. Яг нь нэг удаа 8 жилээр сонгогдно, нэг удаа 4 жилээр улирч болно гэж байгаа байхгүй. За 12. Ингээ 12 жил гэж бодъё. Үндэсний олимпийн хороод бол 4 жилээр сонгуулиар явуулах ёстой. Тэгээд ингэж байгаа. Ерөнхийдөө бол тийм би тэрийг хэлэх гэдэг. Тэр ерөнхийдөө бол та нар зөвлөж байгаа юм л да. Тэр нөгөө юунаас олон улсын олимпийн орноос зөвлөмж заавал шаардлага биш. Ер нь бол нэг удаа нэг л улирч сонгогдсон шүү. 8 жил. Тий, ийм байвал их сайн. Гэсэн тийм одоо recommendation буюу одоо зөвлөмж гэх юм. Тийм өгдөг. Тэнгүүт яг уу одоо дахин сонгож болно л да. Үнэхээр сайн хүн байгаад. Тэгэхээр яг бид нар тийм шаардлага хүртэл тавьж ирсэн. Олон улсын олимпийн орны ерөнхийлөгч 2 удаа сонгож явах та яагаад одоо 40 сонгогдоод 5 дахь удаа ч юм уу тий. Тэгэхээр зарим хүмүүс сод ингэж хэлэхгүй. Энэ хүн маш сайн хүн. Маш мундаг ажил, маш сайн хүн учраас хэд сонгогдож болно. Монгол манай үндэсний хороод гэж үздэг. Тэгж байгаа юм тий. Загц юм тий. Тэгэхээр бид нар энэ хүн үнэхээр маш сайн хүн юм уу аваа үзэхэр зэрэг биш байхгүй. Биш гэдэг нь бол одоо мэдээж бүгдээрээ л мэдж одоо ингээл ял мал шийдэхтэй л гэл зөндөө ярьсан л та бид нар. Тэгэхээр гимт хэрэгт хүртэл албогд бол ингээд байгаа хүний ч одоо бас зарим хүмүүс бусаад сайн хүн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо бид нар бүр арга ядаад манай Гавьяат Баяр сайхан хүртэл ингэжсэн шин. Энэ Гудамд явж байгаа нэг энгийн залуу шин. Энэ энгийн залуу хүртэл загцрангээс илүү гэж байгаа байхгүй. Яагаад? Яагаад гэвэл энэ хүн чи ял шийтгэлгүй байхгүй. Гудамд явж байгаа нөхөр. Эдгээр зүгээр Гудамд явж байгаа ч гэсэн. За. Тэгэхээр бид нар ерөн зарчмын хувьд Монголын энэ зөвхөн олимпийн орооч тий олон нийтийн энэ үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа. Олон нийтийн өмнө гардаг ч юм уу улс төрч ийм хүн бол ядаж нэг ял шийтгэлгүй баймаар шүү. Тийм шүү. Тийм л юм ярьж байгаа байхгүй. Одоо юутай ч гэсэн тэр хүн ажиллаа өгье гэж гисэн байгаа юм чинь ажлыг аваад 2020 хаяанд байна. Тийм ээ? Олимпиад үзүүлэх Монголын баг хамтлагчдын амжилтыг ахиулахын тулд бид нар хийх ёстой шүү дээ. Гэтэл одоо асуудлыг хурдан шийдэж дараагийн ажлыг эхлүүлэхгүй бол тийм яг зөв асуулт би нэг юм хэлэх гэж байгаа марчиж. Юу гэхээр 2020 онд бид нар Монголын тамирчид одоо олимпийн наадамд оролцохгүй байх тийм эрсдэл үүссэн байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр бол ингэсэн үг л яг оролцохгүй биш. Тамирчид бол оролцсон. Гэхдээ Монголын нөгөө нэг далбаанд ор биш.
оролцдог байхгүй. Тийм өөрөөр хэлбэл олон улсын олимпийн хороо үндэсний олимпийн хороодыг төдөлзүүлдэг. Гишүүнчлэлийг нь. Гишүүнчлээс төр зур хасна гэсэн үг л дээ. Тийм. Тэгээ тэр төр зур хассан үед бол тамирчид нь орж болно. Гэхдээ тэр тамирчин бол Монголын тамирчин биш. Жишээлбэл сая Монголын далбай маань олимпийн тэнгэрт мандахгүй гэсэн үг тийм яг үнэн тийм сүл дуулыг шиглэхгүй тийм хэрвээ төрүүлвэл сая 2018 онд Оросд одоо Оросын тамирчдад тийм тохиолдлоо шүү дээ. Тийм нөгөө допингийн асуудлаас болоод. Тэгэхээр тийм эрсдэл бол ер нь байсан. Энэ бол зөвхөн энэ 20 биш. 16 онд ийм эрсдэлтэй байсан байхгүй. Тэр нь яагаад? Уу яг одоо жишээлбэл танай олимпийн хороо сонгуулаа буруу явуулсан ч юм уу. Тухайлбал сая бид нар яриад шүү дээ. Байж болохгүй хүн, ерөнхийлөгч байж болохгүй хүн одоо ерөнхийлөгч болцсон гэдэг нь одоо тогтоодод бид нар ч ингээ маргалдаад ингээд шүүхэн болоо ингээд бүр ингээд асуудал хүндрээд явах юм бол их мэдлийн дотоод хэрүүлээс болоод тий ерөөсөө л яг олимпийн хаартыг бид нар чинь зөрчиж шүү дээ. За. Ер нь бол ингээд эрх мэдэлч гэдэг юм одоо мэдэхгүй бид нар лав эрх мэдлийн төлөө биш шүү. Энийг бол хамгийн түрүү хэлээ. Бид зөв олимпийн хорооны төлөө. Олон улсын олимпийн хороо бол Монгол улсын үндэсний олимпийн хороог болохоор хууль бусаар хашаад байна гэдэг дүгнсэн л юм байна шүү, тийм ээ. Яг бүр яг тэг дүн ер нь тэгж дүгнэхэд маш ойрхон болсон байна. За. Тийм, маш ойрхон нөхцөл үүссэн. Тэрнээс болоод бид нар чи 17 оны өмнө бүр дээд шүүх хүртэл юм болсон шүү дээ. Хэрвээ дээд шүүхээс одоо бидний талд дээд шүүх ер нь бол ингээд илэрхий юмыг буруу шийдсэн л тиймэрхүү юм дандаа л яригдж байдаг шүү дээ. Хуулиар яваад. Тэг яваад бидний талд хэрвээ юу гарцсан бол яг олон улсын олимпийн хороо төдөлзүүлэх байсан байхгүй юу? Монголын үндэсний олимпийн хороог. За. Тийм. Ийм ноцтой, ийм одоо маш эвгүй үр дагавар. Тэгэхээр энээс гарах ганцхан арга бол юу гэхээр зэрэг загцрангуул ажиллах ерөөс. Одоо тэ загцрангуул ажиллах гэсэн юм уу? Одоо ер нь өгнө гэсэн үү яасан. Тийм мэдээ өгнө. Тийм. Тэртээ гаргаад гэсэн мэдээ. Хүсэлтэд өгсөн юм билээ. Гүйцэтгэх зөвлөлд өгдөг байхгүй. Тэнгүүт нөгөөх нь нөгөө хурлаараа ярьж одоо чөлөөлөж батлах ёстой гэдэг. Тэгээ нэг сар турлаа зарлцсан байгаа л да одоо. Бүр он гарч идэх ажил юм уу тий. Тэр болтойгоо олимпийн эрх мэрхийн хугацаа чинь болоогүй юу? Агаагүй яг тэр одоохондоо бол Монголыг ерөөсөө тийм нөгөө төтөлзүүлээгүй байгаа юм чинь. Тэр бол аюул байхгүй л тий. Чинь энэ хүн байгаад байвал аюул үүснэ. Гүйцэтгэх зөвлөл гэлээ шүү дээ. Тэр одоо нэгэнт бол тэр аюул гайгүй болсон. Гүйцэтгэх зөвлөлийг хэн бүрдүүлдэг юм? Яг бас сонгуулаар нийт гишүүдээс л. Бас л олимпийн төрлийн холбоод нь 50-аас дээш байх хэрэгтэй тийм л бүрдүүлдэг. Тамирчид маань энэ тал дээр өөрсдөө ямар байр суурь ер нь бол манай тамирчид бол тамирчин хүн бол ер нь тэмцээндээ орж амжилттай гарах хэрэгтэй л дээ. Гэхдээ олимпийн хороос өгдөг тэр санхүүжил тэр дэмжлэг тусалцаа тамирчидаа хүрдэг болов. Яг тэрийг бол нарийн мэдэхгүй. Зүгээр нөгөө олон улсын олимпийн хорооноос одоо solidarity програм гэдэг ер нь нөгөө тамирчдыг энэ 4 жилээр олимпийн энэ циклээр дэмждэг тийм програм байдаг байхгүй. Тэрэнд бол энэ нөгөө медаль авах буюу одоо амжилтаа дээшлүүлэх олимпийн наадам тийм дэмжлэгийн програм байдаг. Тэрэнд бол хамрагддаг л та тамирчдын. Тэгээд тэр нь бүрүү очт юм уу, дутууч бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр нөгөө зарим юм ингээ нуугдмал хаагдмал байгаад харж бид нар мэдэхгүй зарим юмыг бол. Ер нь үндэсний олимпийн хороо олон улсын олимпийн хороос хичнээн төрний хэдийн хэмжээний санхүүжилт авдаг юм бол та мэдээлэх боломжтой юу? Ямар ч байсан 250 мянган доллар моллар гэж жилд тиймэрхүү юм. Тийм тэр бол наазах юм яригдана. Зүгээр яг баталгаатай хэлэхэд бол үйл ажиллагааныхаа бүх зардлыг одоо өөрөлдвөл цалин мөнгө энэ нөгөө одоо юу гэдэг ус цахилгаан бүх юм байгаа шүү дээ. Урсгал зардал бүх юм өгнө. Дээр нь төслийн санхүүжилтүүд өгнө. Саяхан шиг тамирчдын дэмжлэг өгнө. За тэгээд дээр нөгөө нэг одоо төслүүд түрүүн би нэг сусганд орсон шүү дээ. Комиссод байгуулах хэрэгтэй гэдэг. Бүх нийтийн спорт юм. Тэр төслүүдээр нөгөө нэг санхүүжилт өгдөг. Одоо нэг хичнээн хөтөлбөр хэрэгжиж байгаа бол та мэдээ. Тэр ер нь тэгээд яг маш муу ажиллаж байгаа. Санхүүжилттэй шилэн данс байна уу? Үгүй танад үзэх хэрэг байдгүй. Яг нөгөө хурал дээр л нэг юм тайлангаал өгдөг л дээ. Гэхдээ ер нь тэр тайлангаа зөв өгчөд болно л да. Заавал бид нар өдөр болго очоод ямар нэг хянах гэдэг юм байна. Та үндэсний олимпийн хорооны гишүүн юм чинь үздэггүй юу? Яг би сонирхсан үедээ л хурлын үеэр л хардیں۔ Заримдаа худлаа тайлан гаргадаг болохоор сүүл дээр нь үзэх сонирхол болсон шүү дээ. За. Худлаа тайлан гаргаад олон улс руу явуулаад тийм. Тэгээд ер нь бид хуулийн дор амьдарч байгаа шүү дээ. За тэр дундаа олимпийн хороо бол хаалтын гэрээний дор амьдарч байгаа.
хуулиар дагах хэвээр. За хууль зөрчигдсөн бол та бүхэн хуулиар шийдвэрлэх хэвээр. Ер нь хэр явж ирсэн бэ? Гэхдээ дээд шүүх Тэгэл хүртэл 10 явсан жил. гэдэг. Дээд шүүх хүртэл явсан гэж ярьж шүү дээ би. Бид нар дүүргийн шүүхэд ялагдаал, хотын шүүхэд ялаал, дээд шүүхэд ялагдаач гэдэг юм ингээл. Тэгтээ ч асуудлаас хамаарна. Хэдэн ч удаа шүүхэд хандсан бүгд ер нь тэгэл яг Монголд ч бас хууль чинь болохгүй л ба шүү дээ. 2020 оны Олимпиад Монголын баг тамирчтай баталгаатай оролцуулж Тэр бол чадсан шүү дээ. асуудал байхгүй одоо бол тий. Асуудал байхгүй. Гэхдээ нэг сар дахиад улирчул яана. Хараагүй л үүдээ тий. Тий. За. Хараагүй. За баярлалаа. Тэгэхээр миний өнөөдрийн зочин Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Батэрдэн байлаа. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий загц сургуулийн ажиллаа өгөх гэж байгаа гэдэг ийм мэдээлэл байсан. Үнэхээр олон нийтийн дунд бас олон яриа өрнөдөг тийм ээ. Хууль бусаар ажиллаж байж гэдэг юм уу? Загц сургууль эдсэн уусан, загц сургууль сайн ажиллаж байгаа гэж яриа байдаг. За бодит байдал дээр ямар байдалтай байдгийг гэдгийг бас олон түмэнд мэдээлэх үүднээс олимпийн хорооны та ер нь сөрөгчний байр суурин дээр л байдаг юм аа. Би зүгээр миний зөвхөн санаа шүү дээ. Миний одоо хов хүний л тэрнээс биш энэ зөвшөөрөхгүй байж болно хүмүүс тий. За тийм. Би зүгээр таны байр суурийг сонирхлоо. Тийм. Батэрдэн гоо ажиллаа. Тэр цаг үеийн асуудал арал ярилцлаа бид хоёр. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Урилгыг манд авч хүрэлцээрстэй их баярлалаа. Амжилт хүсье. Монголын баг тамирчид явуулсан 2020 онд Олимпийн наадамд оролцсон Токиогийн тэнгэрт Монголын далбаа Монголын сүлд бол игшлэх болтгоо олон дахиад игчлээсэй үлээ. Танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За болсон.